Саяхан болж өнгөрсөн San Diego Comic-Con арга хэмжээний үеэр Marvel Studios хэд хэдэн мэдээллийг хийснээс фэнүүд донд хамгийн шүүгэн тарьсан зүйл бол Marvel Comics-ийн хамгийн шилдэг эсрэг дүрүүдийн нэг Victor Von Doom буюу Доктор Doom-ыг зарласан явдал. We give you the one person who could play Victor Von Doom. Tony Stark буюу Iron Man-ийн дүрээрээ 2008 оноос хойш мөнхөрсөн Роберт Дауни Жуниор энэхүү гайхалтай дүр тоглохоор иргэн ирж бүг зарлаж, фэнүүд жүнд нь 2 хуваагцаар байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Victor Von Doom гэх энэхүү дүрийн хүүхэд ахуй наснаас эхлэн эрхэн Доктор Doom болон хуурсан Origin түүхийг өгүүлэх Books of Doom комикийг ярихаар бэлтлээ. Энэхүү комик нийт 6 бүлгээс бүрдэх бөгөөд 2005-аас 2006 оны хооронд хэвлэгдэн гарч Ed Brubaker зохиолыг бичсэн юм. Харин комикийн өрнөл Victor Von Doom болон түүнтэй холбоотой байсан хүмүүс ярьцлага өгч түүний түүхийг ярьж буй баримтад нэвтрүүлэг мэт бичигдснээрээ онцлог бүтээл. Доктор Doom хэн нэгэнд хандаж хүүхдэд эхний хэдэн жилийн дурсамж тимч тод үлддэггүй. Гэвч миний хувьд тийм байгаагүй. Victor Von Doom бүхнийг сандаг. Амьдралынхаа хүнд хэцүү бүтлгүйтэл гар цохирол энэ гараараа үлдсэн золиос өшөө авалтын хорон мөч бүрийг хичнээн хичээсэн ч мартаж чаддаггүй гэж хэлэн эхийн хөвлөд байхаасаа эхлэн хүүхэд насаа ярьж эхэлнэ. Тэрээр эхийн хөвлөд байхаасаа л ухаан орсон ба харин аав нь түүнд огт итгэдэггүй байлаа. Түүний ээж Cynthia хар шидтэй холбогдсон байсан ба түүний холбоо тогтоосон чөтгөр энэ бүхнийг боломжтой болгосон байж магадгүй гэж тэр боддог. Харин Doom жаахан байхдаа энэ талаар аав ээжтэй ярихад аав нь огт итгэдэггүй байсан бол ээж нь түүнд эргэлзэж байгаагүй юм. Тэрээр бусад хүүхдүүдийн л адил ээжийнхэн гар тэрвүүлэн өссөн ч ээжийнх нь гар яагаад өргөж хүйтэн байсныг гайхдаг байв. 3 нас хүрсэн Doom ээжтэйгээ холбоотой байсан зүйлийг бүрэн ойлгодоггүй байлаа. Гэвч ээж нь түүн рүү хайр дүрэн нэмсэглэн харахч харцанд нь үргэлж харанхуй сүдэр нугдаж байдаг байв. Аав нь түүний ээжийг хар шидтэй орооцолцсныг мэддэг байсан бөгөөд үргэлж ямар нэгэн муу зүйл тохиолдно гэж айн түүнийг зогсоохыг хүсдэг байв. Аав нь ээжд нь хандан гэр бүлээ төрсөн хүүгээ бодоод энэ бүхнээ зогсоохыг шаардсан ч хариуд нь харин ч энэ хүч чадал тэдэнд мөн Викторийн амьдралд ямар хэрэгтэйг ээж нь хэлнэ. Нэг зүйлийг дуртахад түүний төрсөн улс нь Латвиа гэх зохиомол улс бөгөөд газар зүйн хувьд Унгар, Серб, Румын улсуудын дунд Карпатын нуруугаар хүрээлэгдсэн хязгаарлагдмал улс. Харин Виктор тэрхүү улсын нэгэн цэгийн аванг төрсөн бөгөөд тэрхүү аваг аимшигт дарангуулагч барон болон түүний зэргүүдээс үргэлж зүхтэн нүдэдлэж амьдардаг байв. Мэдээж аавынхан зүв байлаа. Нэгэн шүн түүний ээж хар шидээ үлдэж өөрийнх нь удирдах чадахгүй тэр хүч чадлыг олж хариуд нь аимшигтай золиосыг төлсөн юм. Түүний биеийг чөтгөр бүрэн эзэмдэж, иргэдийг нь хүчирхийлж, бүх зүйлийг нь дээрэмдэх барууны цэргүүд байрлах тосгонд очсон байв. Cynthia-г үзэн ядалт, өшөө авалт эзэмдэж, маш олон цэргүүдийг хороосон ч хариуд нь чөтгөр тэрхүү тосгоны бүх хүүхдүүдийн амийг төлөөс болгон авсан байв. Үр хүүхдүүдээ алдсан тосгоны иргэд түүний ээжийг цэгаан шулам хэмээн хөөж, нэгэн ой модонд амийг нь хороодог. Харин аав нь үр цайх үеэр тэрхүү ой модонд очиж ээжийг нөхлөд болсон байхыг олдог. Ээж нь амьсгал хураахаас өмнө аавд нь сүүлийн үгээ шивнэн хэлсэн ч Виктор түүнийг огт дурсдаггүй байлаа. Олон жилийн турш ааваас нь зөвхөн асар их өвөг гашуу мэдрэгддэг байв. Харин тэрхүү ээжийнхэн сүүлийн үгийг цэгийн авгийн гишүүн байсан Густав Вон Кампен гэх хүн ярьцлага дундаараа дурдах ба аавынхан сайн найз байсан Борис хэлэхдээ хүүгээ түүний хар шидээс хол байдлахыг загсан байв. Ээжийнхэн зохицыг овгийн гишүүдтэй цуг нэгэн зэлүүд газар оршуулсан ба уг гашуудлаа эдлэх хугацаа тэдэнд байсангүй. Учир нь тосгонд аимшигтай зүйл болсон учраас овгийн гишүүд барууны цэргүүдээс аль болох хурдан зүхтахыг хүсэж байлаа. Асар их айдас давцсан овгийн гишүүд эхнэрээ алдсан Викторийн аав, тэдний удирдагч цорын ганц эмчрүүгээ буруутган харж байв. Аавынх нь хамгийн сайн найз Борис түүнийг хүүгээ аав нь тэднээс салахыг хүсгэд бусад овгийн гишүүд ч үүнийг нь дэмжив. Тэр үед 4 нас дөнгөж хүрсэн Виктор энэ бүхнийг харан бухимдаж тэднийг амаа татахыг шаардна. Ердөө 4 настай байсан ч түүний оюун ухаан, ярих чадвар нь овгийнхноос хавь илүү байсан юм. Өмнөд урдсан Густавч түүний тэр үед хэлсэн зүйлийг хизээж мартаж чаддаггүйгээ дурсна. Виктор бүгдийг нь амаа татахыг шаардсан. Ээж нь тэд бүгдэд сүрлийг авчирсан шулам гэдгийг сануулж, тэднийг овгоосоо хөөвл, насанд хүрч ээжтэйгээ адил хар шидийг суран, тэднийг нэг бүрчлэн мөшгөж олоод, ээжийнх нь хийсэн зүйлээс ч илүү аимшигтай зүйл хийхийг анхааруулв. Густавч түүний энэ үг ямар үнэн байсныг дурсан. Бүхэл бүтэн овог ганц 4 настай хүүхдээс дагжин чичирч түүнийг аль хэдийн ээжийн хүү болсон байсныг санана. Энэ явдлаас хойш овог олон жилийн турш барааноос зүгтэж нүүдэлсээр ирсэн байв. Аав нь харин түүнийг том болохын хэрээр ээжийнхээ нэмсэглэлээс бусдыг мартна гэж итгэж найддаг байлаа. Гэвч түүний ой санамжийг аав нь бас л дутуу үнэлсээр байв. Виктортай ямар ч хүүхэд найзалдаггүй, үргэлж ганцаараа. Харин түүнтэй найзалдаг байсан цорын ганц нэгэн бол Валерия байв. Тэд хамтдаа гол тусаар тоглож, овгийнханд юу гэж хэлэхээ ярилцсан. Викторийг нээлгэж чаддаг цорын ганц хүн нь Валерия.
Тэрээр 11 наснда хамгийн хүсч байсан зүйл нь насан турш түүнтэй гэрлэх байв. Гэвч тэрхүү баяр баясгал хормын дотор алга болох нь тэр. Барууны хоёр цэрэг овог дээр ирсэн байх ба барууны эхнэр хүнд өвчин тусч Латвиагийн хамгийн сайн эмч болох түүний ааваас тусламж хүсэн ирсэн байв. Тэдэнтэй хамт явахыг Виктор эсэргүүцэж байсан ч аав нэтгэл найдвартай тэднийг даган явсан юм. Мэдээж Викторийн зөв байлаа. Тэр шөнө аав нь ганцаараа гайгаарс дагуулan эргэрсэн бөгөөд түүнийг баруун дээр очиход эхнэр нь аль хэдийн хорт тавтартай идэгдэн авралгүй болж нас барсан ба эхнэрийнхээ өхөлд Викторийн аавыг буруутгасан байв. Харин аав нь амжиж тэднээс зугтсан ба овгийнхноос салж хүүгээ аавн уул руу зүгтдэг. Аль хэдийн намрын сүүл болсон цагт уулууд зүгтэж нэгэн агуйд хорогдов. Тэд 4 өдрийн турш ууланд тэднийг хайх барууны цэргүүдийг ажиглан нуугдсан ба маш их өсөж бас хөлдөж өгөхийн даваан дээр ирсэн байв. Виктор аавдаа хандаж тэдэнтэй тулдахыг хүссэн ч аав нь энэ хүүтэнд тэд удахгүй бууж өгнө гэдэгт итгэж байлаа. Аавынх нь ч зөв байв. Цэргүүд ирэлдээ бууж өгнө явсан ба тэр шөнө аав нь хүүтэй хүрмээ нөмрүүлж түүнийг тэрвэрэн хонсон юм. Виктор өглөөс ирэхэд цэл хүйтэн гар түүнийг тэрвэрсэн байх ба түүний тэрвэрлтээс гарч чадалгүй маш урт хугацааг өнгөрөөсөн гэдэг. Тэд хоёул осгож өгөхийн даваан дээр Борис болон бусад овгийнхан тэднийг олсон ба Виктор сэрэхэд аав нь хараахан үхээгүй байлаа. Тэрээр аавынхаа үхэхээс өмнө хэлсэн сүүлийн үгийг хамгийн их сандаг ба барууны цэргүүд аавынхын цогцыг аван явхад ээжигээ алдснаас жилийн үх үзэн ядалт уур хилэнг мэдэрчээ. Энэ цагаас тэрээр яг л ээжийнхээ гар шиг, яг л үхэн шиг, яг л энэ хорвоо ертөнц шиг хахир хүүтэн нэгэн болж хувирсан юм. Цэгийн овгийн гишүүн байсан Сильвано Росети гэх эмэгтэй ярилцлаганда аавынх нь үхлийн дараа Виктор тэсөөр хүн болж хувирсанг дурдна. Хамгийн дотн байсан Валериагаас хүртэл зайгаа барин харин Валерия маш их гүнэглэж байсныг дурсна. Виктор аавынхаа эд зүйл дундаас ээжийнхээ ном судрыг олсон ба энэ цагаас хар шидийг ганцаарчлан судлах болсон байв. Тэрээр яг л ээжтэйгээ адил ид шидэнд авьяастай байсан ба түүний хөв тавилан бол ээжигээ тамаас олж авчрах гэдэгт бүрэн итгэж байлаа. Олон жил өнгөрч түүний хар шид хангалттай амжилт олсонгүй. Харин тэрээр цагаа шинжлэх ухаанд илүү их зарцуулах болсон байв. Тэрээр хүүхдийн гинэн зангаар шинжлэх ухаан болон ид шидийг хослуулвал хар шидийг өөрийн хүснээр удирдах чадна гэж бодсон тэр. Тэрээр маргаангүй ид шидийн хувьд гос нэгэн байлаа. Гэвч шинжлэх ухааны хувьд түүнээс ч илүү суралцаж хинэрч заалгалгүй итгэмээргүй хэмжээнд мастер болсон байв. Олон зэвсэг хэрэглэлүүдийг зохион бүтээж барууны цэргүүдийг хөөж явуулсан ба 16 наснда овгийнхны итгэлийг хүлээж аль хэдийн удирдагч нь болсон юм. Харин Валерия болон тэдний харилцаа аль хэдийн холдсон байв. Барууноос авах шонзон түүнийг бүрэн дүүрэн эзэмдсэн байлаа. Овгийн гишүүд хариу дарилт үзүүлэхээр явсан нэгэн шөнө Виктор салхилахаар ганцаараа алхаж байв. Гэвч энэ үеэр барууны нэгэн зэрэгтэй нүр тулах ба түүнд өөрийгөө хамгаалах ямар ч зэвсэг байсангүй. Тэрхүү зэрэг шууд л бууга тулгаж түүний толгойг баруунд авчиж өгвөл их хэмжээний шан харамж авахаа хэлв. Харин Виктор энэ үед тэр даруй түүний хоолойг багалзуурдаж түүний бодсноос ч их хугацааг зарцуулан түүний амийг хороодог. Харин зэрэг амьсгал ураах үед Виктор юу хийснээ гинэт ухаарч асар их айж байлаа. Тэрээр амьд болон өгсөн хүний харц ямар ялгаатай харах гэсэн боловч ямар ч ялгаа олж харсангүй. Энэ үед тэрээр ээжийнхээ тэр аимшигт шүн өөртөө адил зүйл мэдэрч байсныг бодон хоёр гар нь чичирч байлаа. Өглөөс ирэхэд түүний хоёр гар чичирсээр л байв. Нүдэн ансан ч өгсөн цэргийн харц нүдэнд нь харагдаж асар их гимзэм төгшүүрийг мэдэрнэ. Яг энэ үеэр Борис түүн дээр ирж Америкаас ирсэн хэн нэгэн түүнтэй уулзахаар ирснийг хэлв. Түүний авьяас гоц ухаанаар бүтсэн шинжлэх ухааны гайхамшиг хаа байсан Америк хүртэл дуулдаж эхэлсэн нь тэрхүү нэгнийг Латвиад авчирсан юм. Тэрээр Викторт их хэмжээний мөнгө, боломж, мөн дэлхийн хэмжээний маш сайн их сургууль суралцах болон чанартай лабораторид хүснээрээ туршилтыг саналыг тавьсан юм. Ингэж тэрээр Латвиагаас зугтан Америк нэгдсэн улсыг зорьсон юм. Америкт ирэхэд түүнд ямар ч бичиг баримт, сурагчийн виз байсангүй. Түүнд байсан цорын ганц зүйл бол түүний оюун ухаан, ямар ч эрдэмтдээс илүү ирээдүг харах чадвар байсан юм. Энэ бол дүүмийн цоошин ертөнцид хөл тавих пассворт нь байв. Түүнийг газардах үед Америк нэгдсэн улсын армийн баазад генерал Мастерсон гэх хүн ухтаж тэдний харилцаа холбоо урт үргэлжлэхийг ерөөнө. Генерал түүний ажиллах лабораторийг танилцуулан түүний суралцах их сургууль эндээс ганцхан цагийн зайтайг хэлв. Гэвч түүний жинхэнэ ажил энэхүү лабораторид өрнөх ба эндээс хүн төрөлхтний нээсэн бүхэн шилдэг технологиг ашиглах боломжтойг сануулна. Харин хэрэгтэй зүйл нь байхгүй бол өөрөө хийж чадна гэдэгт бүрэн итгэж байлаа. Генералын бүх зорилго ойлгомжтой. Дайснуудаасаа өртөж олон төрлийн шин технологи, шинжлэх ухааны нээлтүүдийг хийх байв. Энэ бол хүйтэн дайны үе. Харин тэдний ярианаас ганцхан Викторийг урайгүйг мэдэх ба түүнтэй хамт өөр нэгэн оюутан байгааг хэлв. Түүнд хуучин бүхнээс зүгтаж бүхнийг шинээр эхлүүлэн ирээдүйдээ илүү төвлөрөх бүрэн боломж нэгдсэн байв. Түүний хороосон цэргийн царайч нүдэнд нь харагдхаа болж эхний өдрөөсөө л кампусын өрөөндөө яг л нялх хөвчг бүх гэгч нь унтсан юм.
Маргааш нь олж их сургуулийн лабораторид түүнтэй хамт иргэдэж байсан өөр нэгэн гоц оюутантай уулзсан тэр. Тэр бол мэдээж Reed Richards байлаа. Хамгийн анх түүнтэй танилцсан өдөр Викторт тэмч чухал сэтгэлдлийг төрүүлээгүй гэдэг. Түүний хамгийн их төвлөрч байсан зүйл бол урд нь байгаа бүх боломжийг тэлэх байлаа. Харин Reed Richards түүний анхаарлыг хамгийн их татсан явдал бол танилцсанаас хэдэн 7 хоногийн дараа буюу хичээл дундуур Виктор профессортай маргалцсан явдал байв. Тэрхүү маргалдаа нь Викторийн гаргасан цаг хугацаа тогтмол бус ба цаг хугацаа нь өөрөө биет орон зай бөгөөд ихэнх хүн үүнийг анзаарч чаддаггүй гэх онол байлаа. Харин профессор үүнийг нь эсэргүүцэх үед Reed Richards Виктортай санал нэг байгаа ба түүний хийсэн олон туршилт өөр ертөнцүүд байдгийг нотолж чадахыг хэлв. Омглон зантай Виктор Reed Richards тандан түүнээс асуусан тохиолдолд өөртөө туслахыг шаардсан танхимаас гарч явдаг. Хэдий тийм ч гэлээ Виктор Richards-ийн оюун ухааныг энэ цагаас үнэлж эхэлсэн юм. Харин сургууль дахь бусад оюутнууд ямар ч зориггүй, хайр сэтгэл, зугаа цангийн гэх мэт зүйлс цагаа өртөхт нь дургүй байв. Мэдээж тэрээр царайлаг, ухаалаг, мөн гадаад оюутны хувьд ямар ч охиныг өөрийн болгох чадaltaй байсан гэдэг. Гэвч түүний зорилго зугаа цангил биш байв. Харин түүний авяас чадварыг үнэлсэн хэд хэдэн оюутнууд түүнийг дагаж туршилтуудад нь туслах болсон ба сургууль дээрээ сурсан зүйлээ армийн лабораторид хэрэгжүүлэн оюун ухаанд робот зэргээс эхлээд олон зүйлсийг амжилттай хийж байлаа. Харин кампусын өрөөндөө ээжигээ эргүүлэн авчрах хамгийн том зорилгын эхний алхмаа бэлдэж байв. Америк дээрээ аль хэдийн 3 жил өнгөрчээ. Дүүм өмнөхөөсөө илүү ухаалаг, хурц нэгэн болсон байв. Тэрээр нэгэн шөнө санаандгүй байдлаар нэгэн үдшилтэд очих бөгөөд тэр үед их сургуулийн хөл бөмбөгийн багийн од Ben Grimm зугаацж байлаа. Тэрээр оюутнуудын 99.9% эрхэн амьдрдгийг мэдхийг хүссэндээ л тэдэнтэй нэгдэв. Харин түүний туршилтанд тусалдаг байсан Курц гэх залуу тэр шин түүнийг нэгэн царайлаг охинтой танилцуулсан юм. Анх удаага алкогол амсаж нэг л мэдгэд тэр охинтой хоёулахнаа үлдсэн байв. Охин түүнийг үнсэх үед өмнө нь Валера түүнийг үнсэж байснаас тис өөр байлаа. Харин охины нүд рүү харах үед тэрээр ээж шигэ эсвэл Валера шиг гоо үзэсгэлэн ухаалаг байдлыг огт хараагүй бөгөөд түүний нүд хов хоосон байлаа. Викторийн уур хилэн гинэт хүрч түүнийг түлхэж багалзууртан авсан ба гинэт ээжигээ төрсөн нутгаа санан түүнийг явуулсан юм. Түүний хийсэн зүйлээс болж дүүм ямар нэгэн шийтгэл амсна гэж бодсон ч тэгээгүй. Тэр охинд сургууль дээрээ харагдгаа байсан байв. Хөгшин Курц ярилцлагандаа тэрхүү явдлын талаар ярих ба тэр охиныг Санди Бидвэл гэдэг байв. Тэрээр Виктор эсрэг арга хэмжээ авахыг хүссэн ч зэвсэг түвшнээс тэрхүү явдлыг нууцлж охиныг сургуулиас хүчээр гаргасан байлаа. Энэ үед л Курц болон зарим оюутнууд Викторийн ард бүхэл бүтэн засгийн газар байгааг мэдэж авсан гэдэг. Энэ явдлаас хойш Виктор юу ч болоогүй мэт хичээл, туршилтуудаа үргэлжлүүлэн бусад оюутнууд ч түүнээс айж эхэлсэн байв. Түүний ард зогсох зэвсэг түвшин засгийн газарт түүний юу хийсэн нь ямар ч хамаагүй байсан ба гагцгүй түүний оюун ухааныг л ашиглахыг хүсч байсан юм. Тэрээр армийн лабораторид ажлаа үргэлжлүүлэн робот зэргүүд болон өнгөрсөн давьчих боломжтой цаг хугацааны төхөөрөмж хүртэл хийсэн байв. Түүний хийж бүтээсэн зүйлсийг генерал магтаж, харин Reed Richards сансрын хөтөлбөрт бүртгүүлсэн гэдгийг түүнд хэлв. Нэгэн өдөр Reed Richards Викторийн кампус төрөнд очиод хаалга нь онгорхой байх ба өрөөнд нь орж түүний ажиллаж буй тэмдэглэлүүдийг үзэж байлаа. Виктор орж ирэн түүнийг гарахыг шаардахад түүний ажиллаж буй орон зай чиглүүлэх төхөөрөмжийн талаар асууж ойлгомжгүй зүйл маш их байгааг хэлв. Харин Виктор хинтэй ч антрахгүйгээ хэлэн түүнийг бошоохон өрөөнөөсөө хөөж гаргав. Мэдээж түүний гаргасан томьёог Reed Richards ойлгохгүй байх нь аргагүй. Учир нь Викторийн хийсэн зүйл шинжлэх ухаанаас ч давсан зүйл байсан юм. Эцэст нь хүүхэд байхасаа мөрөөдсөн шинжлэх ухаан болон ээжийнх нь эд шидийн үйлчлэлийг олж өрөөндөө хийж байсан тэрхүү төхөөрөмжийн ажил дуусжээ. Виктор туршлагыг эхлүүлэхээр болж Курц түн туслах ба Виктор энэ бүхэнд бэлэн гэдэгтээ бүрэн итгэсэн залуухан гинэн байсан юм. Курцыг хэлснийхэн дагуу хийхийг шаардаж хаалгыг нээх үед Виктор хөшөө мэд гацсан байх ба дэлбэрэлт болохоос өмнөх түүний хэлсэн үг нь ээжээ гуйж байна. Би маш их ганцаардаж байна гэсэн байв. Харин Викторийн хувьд зорьсон газар очсон ч ээжигээ хайж болох нь үсэн дундаас зүү эрэхтэй адил байлаа. Түүний хувьд тэрхүү орон зайд 7 хоног орчим болсон мэт санагдсан ч энэ нь дэлхий дээр дэлбэрэлт болох хэдхэн хором байсан юм. Эцэст нь чөтгөрийн орон зайд Виктор ээжийг олох үед гинжлэгдсэн ээж нь түүнийг энд ирэх ёсгүй хэлж өөххийн өмнө аавас нь гуйж байхад яагаад ирсэнг асуун өөрийг нь мартах ёстойг хэлв. Энэ үед ээжийнх нь биеийг эзэмдэж сүнсийг нь хорьсон чөтгөр гарч ирэн урилгагүй зочин таагүй хүлээж авах нь мэдээж. Ээж нь хүүдэн муузуул хийхгүй байхыг гуйж чөтгөрийн тэмдрүүл Викторийн нүрэнд хүрэх үед кампус дахь дэлбэрэлт болж цэргийн эмнэлэгт Виктор сэрнэ. Тэрээр ухаангүй хэдэн өдөр эмнэлэг твцсэн бөгөөд нүүр нь юучгүй түлэгдэж хийсэн зүйлээс нь болж ажил болон сургуулиас нь хөөжээ. Генерал болон эрх мэдэлтнүүд түүнд олон зүйлийг хэлсэн ч Викторт одоо юу ч хамаагүй болсон байв. Түүний толгойд бодогдож буй ганц зүйл түүний хамгийн том сул тал буюу бүтэлгүйтэл байлаа. Эмнэлэгт тэрээр нэг ч үг дууралгүй хэдэн хоногийг өнгөрөөжээ. Түүний толгоноос ээжийнх нь хоригдож байсан тамийн ертөнц салахгүй байв.
Тэрээр эцэст нь нүүрнийхэн болтыг тайлах үед түүний золон шанал илүү их нэмэгдсэн ба түүний нүүрэн түлэгдэж аимшигтай болсон байв. Гэвч нүүрнийх нь үзэсгүй мохоос өрөөс илүү аимшигтай зүйл тэрхүү чөтгөрийн тэмдрүүлгийг нүүрнээсээ мэдэрч байсан юм. Царайгаа харах бүрт тамийн хүйтэн гал түүний сүнсэн төрсөн чөтгөр түүний дуу хоолой толгойд нь бодогдож ээжийнх нь хашгираа сонсогдож байлаа. Энэ явдлаас хойш 7 хоног өнгөрч гарах гарцгүй болсон гэдгээ ухаарсан Виктор Америкаас тухтгаар төлөвлөж эхлэв. Тэрээр гард орох материалуудыг цуглуулan цэргийн бааз дээрх бэлэн болоогүй робот цэргүүдэд удирдах, цэргүүдийн эсрэг ашиглаж, өөрийгөө устгах горимыг нэтгэжүүлэн баазыг юучгүй сүрүүлсэн. Ингэж тэрээр амьдралынхаа хамгийн том бүтлгүүтэлтэйгээ нүүр тулан өөрийг нь хайсан Америкчуудаас өшөөгөө аван тэндээс нисэн явдаг. Америкийн нэгдсэн улсаас нисэн явсан Виктор юучгүй шархалсан нэгэн болон хувирчээ. Шүн бүр тэрхүү тамийн ертөнд аимшигт чөтгөр ээжийнхээ хашгирааныг зүүдлэн тарчлана. Тэр зүүд нь харин шүн бүр давтагдана. Сэрх үед боолтны заадах нүрнээсээ тэрхүү аимшигт чөтгөр болон түүний хүйтэн галыг мэдэрсээр. Тэрээр Америкчуудын олж чадхааргүй зүүн Европын хуучин хотуудаар хоног төөрүүлэн түүний гаргасан алдаа өдөрч шүнж түүнийг дагсаар байв. Насаараа ботсон ээжийг авчрах зорилготойгоо эцэст нүүр тулсан ч яг л жаахан хүүхэд шиг айцаар дүүрэн бүтлгүүтжээ. Тэрээр хоног төрүүлэх хонглын өрөөнөөсөө гарахад үүдний шатан дээр нь буурал өстэй Ото гэх архичин ир өглөө бүр сууж байдаг байв. Харин Виктор өглөө бүр түүнийг хөөн явуулахч сонирхолтой тэрхүү архичин түүнийг залуу эзэнтэн хэмээн дууддаг байлаа. Виктор тухайн үеийн Югославийн гудмаар алхаж түүний болттой царайг хүн бүр гайхан харж бас харцаа буруулна. Харин шүн болох үед хогон дундаас янз бүрийн материал цуглуулж төрөл бүрийн зэвсэг бүтээж байлаа. Нэгэн шүн салхилахаар алхаж байхад хин нэгэн түүнийг ажиглаад байгааг мэдхэн тэр. Түүнийг дагаж байсан үл таних хүмүүс түүн дээр ирж түүнийг Виктор Ван Дум мөн эсхийг асуун хамтран ажиллах санал тавина. Харин дүм тэдэнтэй орооцолтохыг хүсэхгүй байгаагаа хэлж тэдгээр хүмүүс ч Америкчууд бус харин тэдний дайснууд болох зөвлөлтийнхэн буюу KGB байлаа. Виктор тэдний саналаас шууд татгалцаад KGB-гийн ажилтнууд хүч хэрэглэхээр зэвсгээ тулгана. Гэвч өмнөх алдаанаасаа суралцсан Виктор өөрийн бүтээсэн зэвсгүүдээ биедээ авч явуулгүй л яхав. Тэр дорн цэргүүдийг дэлбэлэн хоргож, толгойлж байсан ажилтныг амьд үлдээн зөвлөлтийн дээд албан тушаалтнуудаа Виктор Ван Дум хүнд ч худалдахдаггүй гэдгийг сануулахыг хэлнэ. Тэрээр зөвлөлтч бай, Америкчуудч бай, алинтай ч орооцолтохыг хүсэхгүй байгаа ба өөрт нь юу ч үлдээгүй Викторыг сүрдүүлэх нь ямар ч ашиггүй бөгөөд өөрөө ч үхлээс айхгүй байгаагаа хэлэн орхин явдаг. Үүний дараа Виктор зөв зүйл хийсэн гэж итгэн өнөөх л өөтгөрт амьдралаа үргэлжлүүлсээр байлаа. Хар дарсан зүүднээс айж шүн зэвсэг зохион бүтээх, өглөө наригчин хөөж явуулах, хотын гудмаар ганцаар алхах гэх мэт. Түүнийг ажиглаж байсан хүмүүс ч байхгүй болсон байв. Гэвч нэгэн өдөр хотын төв талбайд алхаж яваад анхны айр Валериатай таархан тэр. Валерия шууд л түүнийг тэврэн авч, харин Виктор яаж түүнийг олсныг гайхан асуухад нэгэн жижиг кафед тухтаа сууж ярилцгаар болно. Олон сарын турш барууны цэргүүд Америкчуудаас тушаал авч Викторыг хайж тэдний овгийг юучгүй сүрүүлж байлаа. Гэтэл овгийн зүнж Кристос нэгэн өдөр Валерия тандаж залуу эзэнтэнг олох хэрэгтэй хэлэн түүний явах ёстой бүх газрыг зөвгөнлийнхөө дагуу зааж өгсөн байв. Гинэн цайлган Валерия түүнд итгэж Викторыг аврахаар ирсэн нь энэ байлаа. Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөж Викторийн толгой дотор харанхуй хэсэг зурч болов алга болж байлаа. Тэр битгий шүн бүр зүүдлэх хар дарсан зүудэнч арилжээ. Тэд орондоо хэвтэж Латвиагийн талаар дурсаж гэртээ буцан очих талаар ярилцсан. Өглөө нь болж өрөөнөөсөө гарахад өнөөх харигчин Валериад цэцэг өгөх ба Валериач Викторыг түнд муухай хандах хэрэггүйг хэлдэг. Энэ үед гинт хар машин дайрах шахам өнгөн зогсож Викторийн амьд үлдээсэн KGB-гийн ажилтан цэргүүдтэйгээ гарч ирэн Валериаг барьцаалав. Энэ үед Виктор ямар том алдаа гаргаснаа ухааран алдах зүйлгүй байсан Виктор алдах зүйлтэй болсон байх ба юу ч хийж чадалгүй зогсно. Энэ бүхэн KGB болон овгийн зүнж Кристосын явуулга байжээ. Үндэ тэрээр Викторыг огт зүгнэж хараагүй бөгөөд ердөөл зөвлөлтийнхнөөс амиа хамгаалахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан байв. Аргагүй байдалд орсон Виктор Валериаг сул тавьж өөрийг нь авч явахыг хүснэ. Харин KGB-гийн ажилтан Валериагч бас авч явахыг хэлэн бууга илүү ойртуулах үед Валериагийн өглөө авсан цэцэгнээс гинэт хамгаалтын шидэд бүрхүүл гарч ирнэ. Ганцхан бүрхүүлээч зогсохгүй гудамж тэр чигтээ ид шидээр дүүрч KGB-гийн ажилтан болон зөвлөлтийн цэргүүд рүү тэрхүү ид шид дайрч худалдаанч бас болж эхлэв. Зөвлөлтийн цэргүүд бүгд өгсөнч газарт өглөө бүр үүдэнд нь байж байдаг архичин бууны суманд оногцсон байдлаа хэвтэх ба Ото хэд өвшөрсөн учраас өөрийгөө хамгаалж чадсангүй гэж Викторт хэлнэ. Харин Виктор гайхаж яаж энэ бүхэн болохыг урьдчилж мэдсэнийг Отогоос асууна.
Тэрээр төвдөд байрлах нэгэн хийдээс ирсэн ба ирээдүйд бүхнээ алдаж, нүрээ нуусан эрт тэрхүү хийдэд очиж, тэдний эртний нууцыг суралцаж, мастер буюу эзэн болох зөвнөл харсан байлаа. Тиймээс өөрийн биеэр түүнийг олон ирж хамгаалсан нь энэ байжээ. Эхэндээ Виктор түүний хэлсэн зүйлд итгэж өгөхгүй гайхахад, Отто түүнийг хөв тавилангаасаа зүгтэх боломжгүй ба түүнийг хамгийн шилдэг мастер байхаар заяагдсан хамгийн шилдэг шав болохыг хэлв. Отто түүнд хандаж хийдийн ламнар ичид ба шинжлэх ухааныг түүнд зааж сурах бөгөөд түүний аялалд өнгөж эхэлж байгааг мөн ямар ч аргаар хамаагүй хийдийг олох ёстой хэлэн амьсгал хураана. Энэ үед Виктор Оттод бүрэн дүүрэн итгэж өөрийнхөө хөв тавиланг дагах ёстойг ойлгов. Валерий түүнийг Латвери руу хамтдаа буцахыг хүссэн ч Виктор түүнийг дахин нэг удаа ардаа үлдээн барааноос өшөөгөө авах ёстойг ухааран тэрхүү нууцлах хийдийг хайхаар явсан юм. Зүүн Европоос Хималайн руу хүрэх түүний аялал хурдан байсан ч тийм ч амар байгаагүй юм. Хөв тавилан түүнийг хамгийн өндөр бас аюултай нуруу руу хөтөлж түүнд харин буцах зам байсангүй. Отто түүнд хийдийг олох ёстойг загсан ч өөр ямар ч баттай мэдээлэл өгөөгүй юм. Ид шид болон шинжлэх ухааны эртний мэдлэгийг Оттогийн ирсэн хийдийн ламнараас заавал сурах хэрэгтэй л ойлгож байв. Тэрээр хийдийг хайж төвд болон Хималайн руу орчмоор сар гаруй хугацааг өнгөрөөсөн бөгөөд хийдийн талаар мэдэх хинч байсангүй. Тэрээр эртний судруудыг тайлан уншиж баг багаар сэжин болсоор байлаа. Хэдий хүнд хэцүү байсан ч түүнийг дулаацуулах бас замыг нь цэвэрлэх төхөөрөмжүүд байлаа. Уул хаттай газар төрж өссөн Викторт ч Хималайн руу хэтэрхий догшин байв. Шүн бүр өнөх хар дарсан зүудэн зүудлэгдэж бүтэн ойртож хонож чадахгүй байв. Түүний хоол хүнс дуусч, өлсөж, даарч хамгийн хүнд хэцүү үедээ тулахад нэгэн сүүдэр харагдхан дээр. Гэвч энэ бол хүн биш, чөтгөрч биш, Йети буюу алмас байв. Түүний төлөвлөгөөнд үлгэр домогтол гардаг алмас огт байгаагүй бөгөөд өнөөх алмас шууд л түн рүү дайрч эхлэв. Тэрээр харвигын тус газраа хүн шарх авсан ч тесрэх бөмбөгөө авч амжин алмас түүнийг дээш өрөх үед амруунд бөмбөгөө хийж аврагдсан юм. Мэдээж идэх хоолгүй болсон Викторийн хувьд алмасны махаар зоглохоос өөр сонголт байгаагүй юм. Хамгийн сүүлийн төхөөрөмжөөрөө гал асан алмасны махыг идэж арсыг нөмрөн аяллаа өргөжлүүлв. Шархнаасаа болт сул дорой болсон ч авирсаар л байлаа. Гэвч маш их цус алдаж ухаан балартан унах үед хэн нэгэн түүнийг олж аван явдаг. Эцэст нь тэрээр зорилгодоо хүрчээ. Виктор ухаан орох үед бүх шарх нь идэгсэн байх ба зорж байсан хийдтэй ирсэн байв. Тэрээр өмнө хэний ч хийж байгаагүй зүйлийг буюу цор ганцаараа явган тэрхүү эртний хийдийг олсон юм. Тэр өдрөөс эхлэн хийдийн лам хуургууд мэдих чадах бүх зүйлсээ түүнд зааж Виктор лам нарын авьяас чадварыг давна гэдгийг яг л Отто шиг мэдэж байлаа. Олон өдөр хэдэн 7 хоног олон сар жилүүдийг хийдэд өнгөрөөн олон зууны турш зөвхөн тэрл хийдэд өвлөгдөн ирсэн ид шид шинжлэх ухааны эртний нууцуудыг бүрэн дүүрэн судалж суралцсан гадны ертөнцийн зүудэнд ч оромгүй гайхалтай техник технологитой ажиллаж байв. Тэрээр ид шидээс гадна шинжлэх ухааныг илүү судалж энэ ертөнцид боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг мэдэн авчээ. Түүний хийдэд өнгөрөөсөн хугацаа аль хэдийн 5 жил болжээ. Авьяас чадвар нь хинээс жилүү болж хийдийнхэн түүнийг агуу нэгэн гэж дуудан мастер буюу эзнэ гэж хүлээн зөвшөөрсөн байв. Энэ үеэс хорвоо ертөнц яг л тэдгээр ламнар шиг өөрийнх нь өмнө сүгдэн гэдгийг ухаарч хүссэн бүх зүйлээ өөрийн болох аяллаа эхлүүлсэн юм. Харин хаанаас нь эхлэх вэ гэдэг асуулт түүнд байлаа. Гадны ертөнцөөс хэд удаан тусгаарлагдмал байсан учраас хамгийн түрүүнд дэлхийн ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх хэрэгтэй байлаа. Тэрээр тосгодуудаар явж төрөл бүрийн сэлбэг хэрэгтэй зүйлсээ цуглуулна. Хийдийн хамгийн дээд танхимыг өөрийн өрөө болгосон байх ба цуглуулсан зүйлсээрээ дэлхийн ертөнцийн юу болж байгааг мэдхээр хүлээн авахч бүхий том дэлгэцүүдийг барьлуулжээ. Дэлхийн өнцөг болон бүрт болж буй зүйлсийг ажиглан түүний хамгийн их үзэн яддаг эцэг эхийнх нь амийг авсан баруун Латверигийн хаан болсныг мэдэв. Латверигийн шинэ хааныг харан түүнийг яс махнаас үзэн ядаж байсан ч өөр нэгэн зүйл түүний анхаарлыг бас татав. Америкийн нэгдсэн улсад их сургуульд түүнтэй оюун ухаанаар мөр зэрэгцэж байсан Reed Richards, доктор Reed Richards гэх цолтоогоор ярьцлага өгч байх ба түүнийг дэлхийн хамгийн ухаантай хүн гэж цоллох бөгөөд Викторийн их сургууль дахь бүтлгүүтэл санаанд нь орж асар их уур хилэн хор шарн буцалж байлаа. Харин Виктор Reed Richards-ыг өөрийн бүтлгүүтэлтэй буруутгаж байв. Хийдийн лам Ларин ярьцлагандаа түүний залуу үеийн өрсөлдөгч амжилтаа яваг харсан эзэнтэн нь өөрийг нь доктор Дүүм гэж дуудахыг тушаасныг дурсана. Лам нар өөрсдийн эзэнтнээ ямар ч хүнээс илүү онцгой гэдгийг мэдэж байсан ч доктор Дүүм бол тэдний эзэн өдөрдөгч байсан учраас тушаалыг нь дагсан байв. Доктор Дүүмийн эцсийн төлөвлөгөө бүрэн бүрэлдсэн байв. Тэрээр Валеригийн талаар мөн аавынхаа үхлийг эргэн санана.
Бүр түүний хүүхэд байхдаа хороосон цэргийн царай, ээжийнх нь үхэл болон түүний чөтгөр нүдэнд нь харагдаж байлаа. Түүний бие үе гашуу, шаналлаар дүүрч, хамаг бие нь захтана. Чөтгөр хүсгэл юм бол түүнд хүрч чадахыг, түүнийг мөнх бус гэдгийг сануулахын тулд түүнд тэрхүү зовлон шаналлыг мэдрүүлж байлаа. Харин доктор Дүм энэ бүхнээ зогсоож, ямар ч сэтгэл хөдлөлгүй, ямар ч өвдөлтгүй нэгэн болж чөтгөрийн эсрэг бэлдэх ёстойг ухаарна. Маргааш нь шууд л ажилдаа орлоо. Тэрээр лам нартай цуг өөрийн хоёр дахь хайрц буюу хуйг болон дуулга хийж эхлэв. Нарийн тохируулсан технологиор тэрхүү хуйг ажиллах ба лам нарын шившлгийг шингээж чөтгөр түүнд дахин хүрч чадахгүй болсон юм. Харин лам нар хуйг түүнийг өвдөхийг сануулхад доктор Дүм өвдөлт гэж мэдэхгүй хэлэн дуулгыг авч ирэхийг тушаав. Дахин хизээж Виктор Ван Дүмийн царайг хүмүүс ширтэхгүй хэлэн дуулгаа зөөж бидний мэдих доктор Дүм төрсөн юм. Доктор Дүм дэлхийн ертөнцид өөрийгөө харуулахын тулд хийх ихний алхам нь мэдээж төрсөн нутаг Латвиа руу буцах байв. Тиймээс өөрийн хамгийн итгэл зүтгэгч Лариныг аван хийдийг орхин явсан юм. Хямлаа нуруунд байрлах эртний хийдээс Ларинтай зүг нисэн явсан доктор Дүм төрсөн нутагтаа иргэн ирлээ. Түүнийг ирэхэд хааны цэргүүд хоригдлуудыг ажилуулж байв. Шоронгийн хоригдлууд хүнд хүчээр ажилд боочлогдож байлаа. Бүтэн 7 хоног судалгаа хийсний үр дүнд доктор Дүм хэрхэн гарч ирэхээ сайн мэдэж байв. Тэрээр харгалзаж буй цэргүүдээр очих үед түүнийг хол байхыг шаардсан, галлаж эхлэх ба мэдээж бууны сум түнд нөлөөсөнгүй. Доктор Дүм тэднийг юучгүй шатааж, хүний гараар бүтсэн ямар ч зэвсэг түүнийг зогсоохгүйг хэлнэ. Энэ үед нэгэн хоригдол түүний нэрийг таних. Харин Дүм Владимир хааны төгсгөл ирсэнг Виктор Ван Дүм өөрийн гараар төрсөн нутгаа эргүүлэн авахар ирснийг ард түмэнд түгээхийг хэлэн хоригдлуудыг суллан явуулав. Тэрээр шууд хааны ордонд очоод түүнийг хороож чадгал байлаа. Гэвч түүний төлөвлөгөө бол дарангуйл дор амьдарч буй бүх ард иргэдэд өөрийн нэр төрөө батлан харуулж, өөрсдийнх нь аврагч, баатар гэж харагдахыг хүссэн юм. Мөн Владимир хаан түүний сүр хүчнээс дагжин чичирхийг ч бас хүсч байлаа. Харин Ларин Дүм хоёр ээжийнх нь сүрлийг авчирсан, мөн тэр явдлаас хойш эзэнгүй хаягдсан тосгонд очиж үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Латвиаг өөрийн гартаа авах хүртэл тэндээ байрлаж өөрийн хүчрхэг зэвсгүүдэд бэлдэнэ. Харин түүний дараагийн алхам өөрийн гэр бүл буюу овгийн гишүүдийг олох байв. Мэдээж олон жилийн турш тэдэнтэй хамт нүүдэлж явсны хувьд тэднийг олоход тийм ч хэцүү байсангүй. Аавынхаа хамгийн сайн найз байсан, одоо харин хөгшин настай болсон Борис дээр очиж өөрийнхөө нэрийг хэлнэ. Тэрээр Борисыг өөрийнх нь тушаалыг дагахыг шаардахад ямар ч эсэргүүцэлгүй зөвшөөрнө. Тэрээр овгийн гэр бүлүүдийн толгойлогчдыг цуглуулan хамтран ажиллахыг хүсв. Гэвч тэд Владимир хаан Оросуудтай хамтарч байгааг зэр зэвсэг цэргүүдийн хувьд яагаад ч дийлэх боломжгүйг хэлнэ. Харин доктор Дүм тэдний төсөөллөөс давсан тооцооллыг хийх чадвартайгаа хэлэн Латвиа төвсгөл гаргаж өөрөө ард иргэдэд удирдах ба иргэдийн оролцоо хэрэгтэйг дурдав. Тэдэнд хориглоодыг харгалзаж байсан цэргүүдийг хороож буй дүрс бүхий холограм проектор өгч ард иргэдэд өөрийнх нь талаар мэдээллийг тараахыг асууна. Харин энэ үед Торвалд гэх толгойлогч түүнийг зүгээр л хаан сэнтийг булаах гэж байгааг мөн олон жил хаж явжгаад гинэт гарч ирэн галзуу солиотой зүйл ярьж байна хэмээн эсэргүүцгээд доктор Дүм эргэлзэх зүйлгүй түүнийг хороож өөрийн сүр хүчээ үзүүлэхэн дээр. Хожим тэдэнтэй хамт байсан Густав Торвалтыг тэнд байсан бүх хүний бодож байсан зүйлийг хэлнэ. Харин Торвалт нь Дүмийн аав ээжийн хөрмөн дээр хийл тоглож өгч байсан ч хороосныг нь дурдаж түүнийг өрөвдөн ярина. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрч мэдээ тарах ажил амжилттай болж эзэнгүй тосгонд ард иргэдээс бүрдсэн нууц арим босч байлаа. Үлээрээ түүнийг харахын тулд зорин ирсэн ч доктор Дүмийн зорилго түүнээс ч илүү том байсан тул Лариныг түүнийг авч гарахыг тушаана. Үлээрээ түүнийг ойлгохгүй байлаа. Доктор Дүмийг олон жилийн өмнө үерхэж нөхөрлөж байсан жаахан хүүгээр нь л бодож байв. Бослого үргэлжилж дайн эхэллээ. Мэдээж доктор Дүмийн хувьд нэгмүү айрам юу ч биш. Ард иргэдээс бүрдсэн айрам, дийлдэшгүй робот зэргүүд, мөн мэдээж хүчрэхэг доктор Дүм. Тэднийг юу ч зогсоосонгүй. Хот тосгодыг нэгээр нэзлэж, ард иргэдч эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн хөөрөлдөж байлаа. Харин хааны ордонд Дүм өөрийн илчээ илгээн холограм төхөөрөмжийг явуулсан байв. Доктор Дүм түнд бууж өгөн амьд үлдэх боломж олгосон ч мухаг хаан хэрхэн хүлээн зөвшөөрхөлээ. Мэдээж үнийг доктор Дүм аль хэдийн мэдэж байсан тул бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгааг хэлнэ. Доктор Дүм иргэдийнхээ өмнө гарч маргааш бол тэд бүгдийн ялт байх болно хэмээн ард иргэдийг зоригжуулна. Маргааш нь ч болж Латвиаг чөлөөлөх сүүлчийн дайн эхэллээ. Цэргүүд доктор Дүмийн өмнө хүчин мөхсдөж байлаа. Дүмч тэдэнд ямар ч өршөөл үзүүлэлгүй хүс тэнтрэн.
Харин тэдний сүүлчийн дайралт бол нийслэл хот руу довтлох байв. Нэгэн зэрэг амьд үлдсэн дайсны цэргүүдийг яахыг Дүүмээс асуухад хариуд нь хорихыг тушаана. Гэвч тэдгээр цэргүүд хаанда бус доктор Дүүмийн аринд нэгтгийг хүсч байсан бөгөөд Владимир хаан цэргүүдтэй хүртэл нэр хүндээ алдсан байв. Доктор Дүүм хааны цэргүүдээс байцаалт авч нэгэн шин төлөвлөгөө сэдэн олсон юм. Маргааш өглөө нийслэл хот руу дайрдгаараа дайрна. Харин амьд үлдсэн хааны цэргүүдээс нэгийг нь буцаан явуулж нийслэлийг хамгаалах цэргүүдэд мэдээ дуулах байв. Энэ үед Владимир хаан аргаа баран Ахмадтай ярилцаж тэдэнд Оросоос ирэх хангамж зогссонг мэдэж авна. Гэвч ордны хааныг 400 жилийн турш ямар ч хүн давж чадаагүй хаан хэлэхэд тэдний нүр тулж буй хүч, зэр зэвсэг, хүний хэрэг сэтэрсэн Ахмад сануулв. Харин арга мухардсан хаан хамгийн хурдан мордыг бас хүүхдүүдийг нь олж авч ирэхийг тушаана. Түүний хаанчлал бүтлгүйцэн ч үр өдмөн тасрах ёсгүйг хэлнэ. Тэрээр аль хэдийн зүгтгаар төлөвлөжээ. Нар мандаж Дүүмийн арим, хааны аримтай нийслэлийн гадна нүр тулхан тэр. Ахмад цэргүүддээ дарихыг тушаав. Гэвч нэгт зэрэг хариу үзүүлсэнгүй. Зүгээр л зогссоор байв. Хаан маш их гайхаж тэдэнд дахин тушаал өгөхийг шаардсан ч тушаал биелүүлэх нэгч зэрэг байсангүй. Ялагдлаа ухаарсан Владимир хаан өрөөнөөс гарч харин доктор Дүүм ганцаар цэргүүдийн өдөөс алхана. Өнгөрсөн шөнө түүний явуулсан цэрэг үүргээ маш сайн биелүүлжээ. Хааны цэргүүд бүгдээрээ доктор Дүүмийн талд орсон байв. Цэргүүд түүнд зам тавьж өгөн хот руу оруулна. Хотын иргэд ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Дүүм цэргүүдээс хааны байршлыг асуухад түүнийг сүм рүү явсан хэлэхэд шууд хааны явж буй сүм рүү нисэн одно. Доктор Дүүм сүмийн цонхыг хаглан сүр дүүлэнтаагаар орж ирэв. Хаан өөрийгөө хамгаалах гэсэн ч Дүүм шууд л түүнийг багалзуурдан авч ариун тагшин сүм дотор нь шүтэж бишрэх бурхныхын өмнө түүний амийг хороодог. Харамсалтай тэрхүү бурхт нь хааныг Ушонзонгийн төмөр гарнаас хамгаалж чадсангүй. Тэрээр хааны цогцыг ширтэн ингээд болчихлоо. Харин одоо шинэ нэрэн үе эхлэх болно хэмээн хааны нөмөргийг зүүж Латвиагийн шинэ хаан төрөн гарав. Владимир хаантай хамт байсан цэргийн ахмадч түүн зүгдэн Вондум хаан мандтугай хэмээн түүний арим өөрийнх нь бүрэн мэдлэлд орсныг хэлхэн тэр. Энэхүү хувьсгалын дараа бүх зүйл маш хурдан өрнөж Владимир хааны ордон роботууд сөнөөж Виктор Вондумын ээжийнхэн сүрүүлсэн тосгон улсын шинэ нийслэл болсон юм. Тэрээр өөрийн гэсэн шинэ ордонг босгож ард иргэдийн өмнө өөрийгөө Латвиагийн шинэ хаанаар тунхагладаг. Виктор ард иргэдэд хандан инх тайван хөгжил цэцэглэлээр дүүрэн шинэ нэрэн үеийг эхлүүлцгээе хэмээн хэлдэг. Инх тайван түүний улсад ирж болно. Ялалтч бас. Гэвч тайтгалыг олно гэдэг амаргүй. Тэрээр өөрийн хамгийн том дайсан ээжийнхэн чөтгөртөө уулзах зан үйлээ эхлүүлж олон жил үргэлжлүүлсэн юм. Тэрхүү зан үйлээ үлдэх үед чөтгөр тогооноос гарч ирэн түүнийг өөрчлөгцөн мөн түүний хамгаалтын шившлэг удахгүйг сануулна. Харин Дүүм түүнээс ээжийг нь суллахыг шаардахад бүхэл чөтгөрийн ёсоор түүнтэй хэлэлцээр хийхийг хүсв. Жил бүрийн нэгэн шөнө Дүүм ээжигээ суллахаар түүнтэй тулдах ба ялагдах бүрт нь улсынх нь иргэд хааныгаа улам бүр жигшин зэвүүцэх юм. Харин хэдхэн жил болоход тэрээр улсынхаа хамгийн хүзэн ядагдсан хүн болохыг чөтгөр сануулв. Харин Дүүм хэрвээ би ялуул гэж асуухад чөтгөр ээжийг нь хүснээр нь суллаж харин тэрээр ээжтэйгээ хизээж уулзах боломжгүй болох ба ингэснээр яасан ч байсан чөтгөр ялах болно гэж хэлнэ. Дүүм эргэлзэх зүйлгийн үүнийг зөвшөөрөв. Харин чөтгөр түүнийг зөвшөөрнө гэдэгт огт эргэлзээгүй ба түүнийг тэнэг хаан гэж хэлэн алга болгон тэр. Ингэж жил бүрийн шуурганаар өөрийн үнд зүтгэж Бористэйгоо жинхэнэ шалгууртайгаа нүр тулж эхэлсэн юм. Харин түүнээс ярьцлага авч байсан сэтгүүлч ээжийг аварч чадсан эсхийг асуухад Дүүм сайн санахгүй байгаа хэлж маш их ядарч байгаа тул ганцаараа нүлдэхийг хүсв. Харин бүсгүй түүнээс сүүлийн хүсэлт болох багны цаадах царайгаа камерт бичүүлж болох эсхийг асуув. Хэрвээ Валеригийн нэрийг хэлвэл түүнийг зөвшөөрч магадгүй хэмээн Борис түүнд хэлсэн байв. Харин Дүүм зөвшөөрч олон 10-ны турш дэлхийн ертөнцөөс нуугдсан зүйлийг харуулах гэж буйгаа хэлнэ. Тэрээр дуулга тайлж бүсгүй рүү иргэн харахад ердөөл нүдэн хэсэг нь арьс махнаас бүрдсэн робот байлаа. Бүсгүй түүнд талархан өрөөнөөс яаран гарна. Тэрээр Бористэй хамт гиндангаар алхаж Валеригийн нэрийг хэлэх төлөвлөгөө бүтснийг хэлж тэрхүү Дүүм бот өөрийгөө жинхэнэ доктор Дүүм гэж итгэдэг эсхийг асуув. Эзэнтнийг завгүй үеэр тэрхүү Дүүм бот олон жил усыг өдөрцсөн бөгөөд Виктор Вондум өөрийн дурсамжаа өөрийн үгээр тэрхүү роботод суулган програмчилсан байлаа. Тэрхүү робот хэтэрхий хүн шиг болж хөгжин бүр эзэнтний төсөөллөгч давж чадсан ба яг л түн шиг нэгэн болсон гэдгийг Борис хэлв. Бүсгүй Борис талархаж гяндан торигдож буй хоригдлуудын үг тэрхүү Дүүм ботын дурсамж энэ амьдралд олдох ганц боломж байсан гэдгийг хэлнэ. Харин Борис тэгэлгүй яах вэ? Хэрэг үүнийг чи бусдад хэлж болох байсан бол гэж хэлэн бүсгүйг ордны гянданд хорьсон юм. Борис түүнээс уучлалт хүсч тэдний тохиролцоо түүнийг гянданд оруулж эзэнтний нууцыг хуваалцах байсан ч бусад хэд ихийг мэд хүмүүсийн адил энэхүү харанхуй газар орж ирсэн бол хизээж гарч чадахгүй хэлэн бүсгүйг орхин одно.
Доктор Дүүмийн Origin түүх уншигч бидэнд ил болсон ч Marvel-ийн ертөнцид тэрхүү орны гиндангаас цааш хизээч гараагүй лээ. Энэхүү түүх нь Виктор Ван Думын өөрийн өнцгөөс өөрийн үгээр тайлбарлаж буй учраас 100% үнэн гэж итгэхэд хэцүү. Хитрхийн нэг талыг барьсан түүхч байж болно. Гэвч үнэнтэй хамгийн ойр түүх нь энэ үлээ. Энэхүү гайхалтай түүхийг энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Маш олон талаараа сонирхолтой энэхүү гайхалтай дүрийг бид тун удахгүй кино дэлгэцээр харах юм. Мөн Marvel Cinematic Universe-ийн Роберт Дауни Jr.-ийн бүтээж буй Доктор Дүүмийг Infamous Iron Man комикоос санаа авсан гэдгийг зарласан. Магадгүй Books of Doom-ийн бичлэг маань үзэлттэй байвал тэрхүү комикоор бичлэг хийж магадгүй юм.